За 48 түүх цуврал бичлэгийн өнөөдрийн дугаараар энэ удаагийн дэлхийн аваргад түүхэнд анх удаа дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцож байгаа Төв Азийн төлөөлөгч болох Узбекистаны хөлбөмбөгтэй холбоотой хоёр жижиг сториг бол бэлдсэн байна. За нэг нь бол Узбекистаны хөлбөмбөгт хамгийн том клуб гэж хэлж болох салшгүй холбоотой клуб, түүхтэй клуб болох Бактакор клуб. За тэгээд Бактакор клубээс гадна Узбекистаны хөлбөмбөгийг бол Миржалол Касимов гэж тоглогч хөнгүүгээр бол бас төсөөлхийн аргагүй бол байдгийн байна. За тэгээд энэ хоёрын талаар ярьж өгье. Сайн байна уу? Пипэкээс ирж байна. Таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За мэдээж 48 түүхийн цуврал бичлэг маань ивент тэгчид болон та бүхэн буюу үзэгчид маань байхгүй болвол явахгүй. За тэгээд Asahi Subudrashar-ийн Манчестер Сититэй албан ёсоор хамтарч гаргасан мерчтэй худалдаа 5 саяг дуустал weekend болгоно буюу 5-аас бүтэн сайны хооронд дараах 5 дэлгүүрт 12-оос 8 цагийн хооронд явагдаж байгаа юм байна. За тэгээд Asahi Subudrashar-ийг худалдан авсан баримтаа promo stand дээр байгаа ажилтнанд үзүүлээд дэлгэцээр гарч байгаа мерчүүдийг авах боломжтой. За жишээ нь 12 шиггийг авах юм бол фэнүүдийн оролт авах нь байна. 18 шиггийг авах юм бол подолк авах гэх мэт юм боломжтой юм байна. За тэгээд дахиад хэлье. Уг мерчтэй худалдаа 5 сарыг дуустал 5-аас бүтэн сайны хооронд дараах 5 дэлгүүрт өдөр 12-оос 28 цагийн хооронд явагдаж байна. 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэгч Big Pack. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP box-оор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP box-ыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмс, хоолны бэлтгэц, мах, бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Fresh Pack платформ. За Узбекистаны хөлбөмбөг бол анх 1912 онд хаант Оросын мэдэлт үед бол анх хөгжиж эхэлж байсан. За 1970-аад оны сүүлийн үеэр бол Бактакор багийн бүрэлдэхүүн бол тэр чигээр Узбек тоглогчдоор бол бүрдсэн байсан. 1979 онд Зүйтэй холбоот улсын дээд лигийн өрөөнд Динамо Минск багийн эсрэг тоглохоор бол зочилж явсан. Гэвч бол Украины одоогийн Камянск хотын дээгүүр нисэж явахдаа бол хоёр өөр агаарын онгоц мөргөлдөж Бактакорын 17 тоглогч багийн арын албаны ажилтан нийлээд 178 амь насаа алдсан юм харамсалтай тохиолдол болсон байдаг. За тэгээ Ослын дараа бол Ташкент хотод тэдний дурсгалыг хүндэтгэн 178 дурсгалын хөшөө бол босгосон байдгийн байлээ. За тэгээд шүүхээс 2 онгоцны агарын хөдөлгөөнийг хянаагүй гэж үзэж бол хянагчдыг 15 жилийн 20 ялаар хүртэл шийдэлж байсан байдгийн байлээ. За Бактакорын хувьд бол энэ харамсалтай осол болохоос 4-5 жилийн өмнө гэхэд Зүйтэй холбоот улсын дээд лигт авраг авсан Динамо Киевийн ард гоолынхоо тоогоор орж байр эзэлж исэн удаа бол байдаг. За 1975 оны улиралд нь бол Европын супер цомын финалд Байерныг хожчихсон байсан Динамо Киевийг 5-0-ээр бутнэр гэж тухайн үедээ бас шууган тарьж байсан удаатай байдгийн байна. За тэгээд энэ домогт Бактакор клубын багийн хамт олонны харамсалтай нь амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийн тулд хадгалахын тулд бол одоо 83 настай Ала Тадзетинова гэж хүн бол маш их хөдөлмөрлөж маш их цаг зав анхаарлаа зарцуулсан байдгийн байна. За тэгээ түүний нөхөр тасалжуулагч Игдай Тадзетинов бол харамслын тэр нислэг дээр бол бас амь насаа алдсан юм байна. Тэгээд нөхрийнх нь хувьд бол бас тасалжуулагчаар бол ажиллаж исэн байдгийн байна. За тэгээд засгийн газраас түүн нөхөн олгоор хэмээн 300 рублийг бол өгж исэн байдгийн байна. Наала Тадзетиновад тэгээд тухайн үед нь бол 2 сарын цалинтай нь бол тэнцвүүц ийм нөхөн олгоор бол байсан юм байна. За тэгээд
Ала Тазетиновагийн хувьд бол клуб онцгой үйл ажиллагаанд оролцож тогтмол үг хэлт юм байна. Одоо Бактикорын үйл ажиллагаануудад тэгээд энэ харамсалтай үйл явдал босноос хойш бол 40 дээр нь жилийн дараа клубын удирдлагын түнд бол аль биесрос хүндэтгэл үзүүлж исэн байт юм байна. За тэгээд сонирхолтой нь 2010 оны Украиний зөмбөлийн тулаан нэвтрүүлэх дог үйл явдлыг оруулсан бөгөөд нэрээ нуусан гэрч байсан. Тэгээд тэр онгоцыг пуужи ирж мөргсөн юм байна. Загтал хэлгээж исэн гэсэн юм үйл явдал бол одоо зөмбөлийн тулаан дээрээс гарч ирсэн байдгийм байна. Тэгээд Бактикорын суурил нь бол Узбекистаны хөлбөмбөгийн хөгжлийг бол одоо маш их хоошин татсан бууруулсан юм харамсалтай үйл явдал болж исэн. За тэгээд Узбекистанд өөр багууд бол амжилт үзүүлж одоо болгоч гисэн Бактикорын хувьд бол одоо Узбекистаны ард түмний хамгийн одоо том, хамгийн хайртай, хамгийн нөлөөтэй клуб нь байдгийм байна. За орчин цагийн Узбекистаны хөлбөмбөгийг ярих юм бол одоо 1994 оны Хирошимагийн одоо гайхамшиг гэсэн одоо ийм тодтолтой нэг сонирхолтой төв байдаг. За тэрний юу вэ гэхээр за зөвлөлттэй холбоотой улс харж утасны дараагаар бол Узбекистан улсын хөлбөмбөгийн шгшээг байгуулагдаж за 94 оны Азийн наадамд оролцох эрхээ авсан байдаг. За тэр үед бол 94 оны Азийн наадам Хирошимад болсон. За тэгээд тэр тэмцээнд бол Узбекистаны шгшээг бол хамгийн одоо муу сул багуудын нэгээр бол орсон байдаг. За тэгээд ихэнхдээ бол одоо энэ зөвлөлтийн одоо дэмжлэггүйгээр зөвлөлтийн тогтсон системгүйгээр бол энэ баг хол явна гэж бол хүлээлтгүй байгаагүй. За гэтэл энэ баг бол одоо оролцсон бүх тоглолтондоо буюу 7 тоглолтондоо хожсон. Шүгээн дөрөвт одоо өмнөд Солонгосыг 1-1 ярцаатай финалийн тоглолтод Хятадын шгшээг 4-2 ярцаатай болгож авч алтан медалийг бол авсан байдаг. За энэ нь бол одоо орчин цагийн Узбекистаны хөлбөмбөгийн маш том эхлэл болсон бүгднгийн одоо Азийн хөлбөмбөгийг бол одоо шоконд оруулсан юм одоо үр дүн болж ирсэн. За гэхдээ энэ үр дүн бол зүгээр нэг гинт одоо нөгөө нэг нар саранд таарсан гэдэг шиг те од иргсэн таарсан гэдэг шиг тийм ёндоо болол байгаагүй маа гэдэг бас харуулсан зүйлэл байсан. За юу гэхээр яг зөвлөлтийн үеийн одоо юм бэлтгэлтэй хөгжилтэй юуг бол хөлбөмбөг дээр нэмээд бол энэ техниктээр суурилсан пасн дээр дамжуултан дээр суурилсан ийм бол хөлбөмбөгийг үзүүлж ирсэн. За хамгийн гол одоо тоглогч нь бол 23 настай Миржалол Касимов гэж тоглогч бол байсан. За Миржалол Касимовын хувьд бол одоо 1970 онд төрсэн Ташкентэд төрж өссөн ийм бол одоо хөлбөмбөгч байсан. За Миржалол Касимовын хувьд бол одоо хоёр үеийг холбосон юм тоглож байсан гэж. Юу гэхээр 1987 онд бол Канада улсад залуучуудын 16 хүртэлх насныхны дэлхийн аварга шалруулах тэмцээн болж ирсэн. За тэгээд тэр тэмцээнд бол нийт 16 багаар оролцсноос бол зөвлөлтийн шгшээг бол төрүүлж исэн удаатай тэрэн дээр бол за тэгээд тэр төрүүлсэн зөвлөлтийн шгшээгийн бол одоо хамгийн гол тоглогч Миржалол Касимов бол байсан байдаг. За тэгээд тэр тэмцээнд бол одоо 2 голыг бас оруулсан байдаг. За тэр тэмцээнд бол одоо ирээдүйн бидний мэдэх од болсон тоглогчид гэх юм бол одоо Сони Андерсон байгаа Францын лигт олон жил мундаг тогссон 7 жил дараалж Францын дээдлэгт төрүүлсэн Лионы эхний хоёр улиралтанд байсан. Дунд нь Барсад хүртэл тоглож исэн Сони Андерсон. За тэгээ Арсеналын домог Францын шгшээгийн бас одоо мундаг тоглогч байсан Эммануэль Пети гэх мэт тоглогчд бол энэ дэлхийн аврагт бол оролцож исэн байт юм бэлээ. За энэ тэмцээний харин одоо шилдэг тоглогчдын нэг бол Миржалол Касимов байсан байт юм бэлээ. За тэгээ классик 10 дугаартай 10 байрлалд тоглодог Миржалол Касимовын хувьд бол одоо яг л тэр классик 10 дугаартай тоглогчид шиг давуу талуутай байсан мундаг техниктэй баруун солгоогүй одоо тоглодог. Ялангуяа солгоо хөл нь бол гайхамшиг ягаад тэгэхээр өнцгөл солгоо хийсэн гэхдээ баруун нараа маш сайн тоглодог. Дээрээс нь бол одоо чөлөөт цогөлт булангийн цогтуудыг үнэхээр гайхалтай гүйцэтгэдэг мундаг найруулагчаар тоглож чаддаг орон зай мэдрэмж бол гайхалтай ийм тоглогч бол байсан гэж байгаа. За тэгээд Миржалол Касимовын хувьд бол карьерийнхаа ихэнх цаг үеийг бол Алания Владикавказ болон одоо түрүүний дурдсан Бактикор клубүүдэд тоглож өнгөрөөсөн. За одоо Владикавказын Алания клубуд бол тоглож байхдаа Оросын дээдлэгт 95 онд бас төрүүлж байсан удаатай. За гэхдээ таад мансан бас сайн биж байгаа. Зарим нэг тоглогчд байдаг шүү дээ. Шгшээтэй үнэхээр гахалтай тоглодог. Орчин цагт одоо магадгүй нэг жишээ гэх юм бол одоо энэ жил дэлхийн аварга 6 дахь дэлхийн аваргад орох магадлалтай байгаа. Гиермо Очова байж гэн одоо Мексикийн шгшээгийн тийм ээ. За эсвэл одоо Мирослав Клозе ч юм уу те хэдийгээр Лациод Байерн Мюнхен сайн тоглож байсан Германы шишээд бол үнэхээр гайхалтай тоглодог байсан гэдэг шиг одоо Миржалол Касимовын хувьд бол яг шгшээ багтаа тоглохоор үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлдэг. Одоо хамгаа зориулж чаддаг юм тоглогч нь бол байсан байна.
За тэгээд одоо Төв Азийн бол яг тухайн цаг үед Төв Азийн хамгийн сайн баг болох одоо суурийг тавьж исэн юм багийн гол найруулагч байсан. За тэгээд тэр бүрэлдэхүүнд нь бас одоо Александр Генрих болон Максим Шацких нар бол бас тоглож исэн, хамт тоглож исэн. За Максим Шацкихийн хувьд бол бас одоо Узбекистаны хөлбөмбөгийн бол домог. За тэгээд 2006 оны дэлхийн шалралт тэмцээний урьдчилан шат болох цаг үе ирэхэд бол одоо Узбекистаны хөлбөмбөг аль хэдийн Төв Азитай гайхалтай одоо сайн хөлбөмбөг бол хөлбөмбөгийн баг бол болчихсон байсан. За тэгээд Азийн ТV-ийн плей-офф шигтэнд бол Бахрейнтай тоглохоор болсон. За хоцсон баг нь Төв хоорондын юм одоо шалгаруулах буюу Тринидад Тобаготой тоглох гэсэн. За тэгээд Тринидад Тобаго болон эсвэл Бахрейн эсвэл Узбекистаны хоцсон 2006 оны дэлхийн аврал шалгаруулалт тэмцээнд орох эрхээ авах байсан. За тэгээд 2005 оны 9 сарын 3-нд энэ хоёрын Узбекистан Бахрейн хоёрын одоо хоёр талдаа тоглолтын эхний тоглолт бол босон Ташкентэд. За тэгээ Узбекистан 1-1 харьцаатаар бол одоо хожиж явж идэл 38 дахь минутанд бол одоо пенальт авсан. За тэгээд пенальтыг бол Жипаров бол оруулсан. За гэхдээ зохиос өмнө Узбек тоглогч бол талбай руу одоо төрүүлээд орсон гэж бол үзсэн. За тэгээ FIFA-гийн дүрмээр IFAB-ийн дүрмээр бол одоо пенальтыг дахиж зохиулах ёстой байтал Япон шүүгч Тошимицу Йошида гэж шүүгч бол одоо шууд бус чөлөө цохилтыг одоо Бахрейнд өгсөн. За ингэснээр бол маш том одоо техникийн алдааг бол гаргасан. Тэгээ магадгүй дахиж зохиод хэрвээ Узбекистан одоо амжилтыг гүйцэтгэсэн бол 2-1 болох магадлал өндөр байсан. За ингээд энэчнээс бол Узбекистан одоо олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-д бол албан ёсоор гомдол мэдүүлсэн. За тэгээд найдлага тавьж исэн зүйл нь юу гэхээр албан ёсоор техникийн ялагдал одоо Бахрейн талд ялагдал, Узбекийн талд ялалт буюу одоо 3 тигээр техникийн ялд өгнө гэж найдаж бол албан ёсны хүсэлтийг өгсөн. За гэтэл FIFA бол маш сонирхолтой өмнө нь хийж байгаагүй шийдвэр, гаргаж байгаагүй шийдвэр гаргасан. Тэрний яасан бэ гэхээр тэр нэг тигээр одоо байсан үр дүнг нь бол тэр чигээр нь цуцлаад энэ тоглолтыг бол бүр эхнээс нь дахиж тоглуулах шийдлийг бол гаргасан. За энэ бол айгу сонирхолтой. Тэгээд 38 дахь минутанд пенальт оруулаад 1-1 байж байхдаа пенальт оруулаад ингээ явсан тоглолтыг бол Тошимицу Йошида бол одоо Бахрейний талд шууд бус чөлөө цогтөгөө тоглолтыг тэр жигээр нь үргэлжлүүлсээр байгаа дуусгасан. Тэ тэгчээд гомд гаргасны дараа FIFA бол одоо тэр тоглолтыг бүр аль биесээр цуцлаад бүр ихнээс нь тоглолоор болсон. За ингээд хариу тоглолтоо тоглох байсан өдөр хойшлоод за тэгээд хэд хоногийн дараагаар бол дахиж эхний тоглолтыг бол гүйцэтгсэн. За тэгээ эхний тоглолтыг дахиж аль биесээр гүйцэтгэхэд бол одоо уур амьсгал сэтгэл зүй их унчсан байсан Узбекийн шгшоог бол дөнгөж одоо 1-1 харьцаатай тэнцэж чадсан. За тэгээд хариу тоглолтыг бол Манамад тоглоход бол тэгдэг харьцаатай тэнцэж дууссан. За тухайн цаг үед away goal буюу эсрэг багийн талбай дээр зочилж тоглож байгаа зочилж байхдаа гол оруулсан дүрмийн дагуу бол Бахрейн одоо Узбекийн талбай дээр нэг гол оруулсан байсан учраас нийлбэр дүнгээр 1-1 ч гэсэн away goal-оор бол Бахрейн дараагийн шатанд шалгарч одоо юутай Тринидад Тобаготой тоглохоор болсон байдгаа. За энэ нь бол одоо Узбекистаны үед одоо нэг юм сонирхолтой нь одоо юун дээр плей-оффын шатанд бол нэг ч одоо минут хожигдолгүй явж байгаад мултарсан нэг юм харамсалтай зүйл болсон. Тэгээ Касимовын бүрэлдэхүүн, Касимовын үеийнхний хувьд бол одоо дэлхийн аврагт хамгийн том амжилтанд ойртсон тохиолдол нь бол энэ байсан. За магадгүй 24 оны Азийн наадмыг тооцоолох ч гэсэн дэлхийн аврагт орсон бол гайхалтай түүх бол бүтггүй байсан. За тэгээд тэрнээс төд удалгүй бол одоо майстро очид Касимов бол шгшээс зодог тайлсан. За тэгээд одоо дэлхийн аваргын дэлхийн хамгийн том шатанд одоо тоглоход бол маш ойрхон ирсэн байдаг. Тэгээ харамсалтай нь бол дэлхийн аварга ирэхээ бол авч чадаагүй байдаг. За тэгээд Касимов Узбекийн шгшогийн төлөө 67 тоглолтод оролцож 31 гол оруулсан ийм одоо байдалтайгаар бол шгшогоос зодог тайлсан байдаг. За одоогоор бол 2019 оноос хойш AGMK гэж одоо клубын тасалжуулагчаар бол ажиллаж байгаа Узбекийн дээдлэгт бол тоглодог ийм клуб байгаа. За тэгээ Узбекийн хөлбөмбөгт бол одоо хамгийн том гэж ярьж болох одоо хоёр зүйл бол Тиран Пактакор клуб болон одоо Миржалал Касимов гэсэн хоёр нэг тоглогч нэг клуб хоёр хоорондоо ч салшгүй холбоотой. Энэ хоёр бол Узбекийн хөлбөмбөг салшгүй холбоотой хамгийн том юм түүх нь байгаамаа. За тэгээд энэ Узбекийн хөлбөмбөгийн энэ жилийн талаар ярихад бол мэдээж 26 оны дэлхийн аврагт түүхэнд анхудаага ирэх авч оролцож байгаа. За тэгээд энэ жил Фабио Канаваро тасалжуулагчтай хамгийн сүүлд Баллон д'Ор болсон хамгаалагч тийм ээ 2006 оны Баллон д'Орын эзэн Фабио Канаваро тэр үүтээ тасалжуулагчдын бүрэлдэхүүнтэй бол орж байгаа. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback.
За 48 улс 48 түүх цуврал бичлэгийн Alpine-ийн үеийн тэтгэгчид Pickback, Freshback болон Asahi Super Dry ажиллаж байна. Ерөнхий үеийн тэтгэгчтэй баярлалаа. За тэгээ Канаваро тасалжуулагчтай юуны хувьд бол Узбекийн хувьд бол сүүлийн жилүүдэд залуучуудын тэмцээнүүдэд Узбекийн залуучуудын шоуг бол айгүй өндөр амжилтуудыг бол үзүүлж байгаа. Азийн наадам Азийн аврагт бол бас айгүй сайн тоглолтыг үзүүлж байгаа. За Парисын Олимпиад бол одоо түүхэндээ анх удаага Олимпийн хөлбөмбөгт бол бас Узбекистан оролцоод амжсан. За ингээд харах юм бол сүүлийн 10-15 жилийн хугацааны хөгжил за бүр сайн ярих юм бол зөвлөлт тарж утарснаас хойш 30 гаруй жилийн хугацааны одоо маш олон жилийн хөгжил энэ зүйлүүд бол явсаар гад энэ жил оргилдоо хүрж байгаа буюу одоо дэлхийн аврагт бол эрхээ авч орж байгаа маа. За тэгээд Узбекистаны шишогийн хувьд бол одоо цагаан чоннууд гэж бол очтой. За тэгээд цагаан чонны хувьд бол Төв Азийн улсуудын хувьд бол одоо соёл, ёс заншил, түүхийн хувьд бол маш том ач холбогдолтой. За тэгээд дээрэс нь маш том одоо бэлэгдэл болдог тийм ээ, лидершип, хүч одоо юу гэдгийг юм эсвэл хатуужил, хурд хүч тийм ээ маш олон талаасаа бол одоо бэлэг тэмдэг болдог учраас цагаан чоннууд гэж хочилдог. За бас дээрэс нь Азийн Итали гэж дуудагдсан үе бол байдаг. Ягаад тэгэхээр цагаан цэнхэр өмсгөлтэй тоглодог мэдээж Италийн шгшоог бол цагаан цэнхэр өмсгөлтэй тоглодогоор алдартай. Тэгээд бас 90-ад онд бол одоо тэр Шацких болон одоо Касимовтай бүрэлдэхүүн бол бас хамгаалтан дээрээ маш сайн суурилж тоглодог байсан нь Италийн одоо домогт 90-ад оны хамгаалтын хөлбөмбөгтөө бол ойрхон гэж бол үздэг байсан юм байна. За бас нэг дууддаг сонирхолтой одоо юу нь бол нэр нь бол Huma Birds гэж англиар бол Huma Birds гэж бол дууддаг, узбекээр бол Huma Kushlari гэж дууддаг юм нэр бол байдаг юм байна. За тэгээ Huma гэдэг нь бол одоо орсоор Humai гэдэг, монголоор яг юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ Humai гэж шувуу бол одоо Узбекистаны үндэсний ийм одоо домогт бол шувуу байдаг. За тэгээд Узбекистан улсын бол одоо төрийн сүлтэн дээр энэ Huma гэж домогт шувуу нь бол одоо үлгэрийн домог гэхээр бас буруу болчиход байна. Одоо mythological тийм ээ шувуу нь бол байдаг юм байна. За тэгээд үндэсний Олимпийн хорооных нь одоо сүлтэн дээр хүртэл одоо бас энэ Humai гэж шувуу нь бол бас байдаг юм байна. За тэгэхээр цагаан чонууд болон одоо Huma шувууд гэх юм уу та тийм очор бол бас дуудадаг юм байна лээ. За тэгээд энэ жилийн дэлхийн арга шалруулах тэмцээнд бол К хэсэгт орсон байгаа мэдээж анхудаага. За тэгээд Колумб, Португал болон арчилсан Конгогийн шгшээ багуудтай нэг хэсэгт орсон байгаа. За Колумб, Бинче, Конго, арчилсан Конго гэж байна. За тэгээд Португал шгшээ багуудтай бол нэг хэсэгт орсон байгаа. За FIFA-гийн ранкинг түүхэндээ бол хамгийн дээр 45 ранкингд бол хурж байсан удаатай байдаг юм бэлээ. За тэгээд хамгийн доордоо бол 96 онд 118-д бол бууж ирсэн удаатай. За тэгээд анх бол эхний 50-д орж ирсэн нь бол мэдээж том амжилт бол байсан 2006 онд. За тэгээ одоогоор бол 4 сарын 1-ний байдлаар бол 50-д бол чагсаж байгаа юм байлээ. Тэгэхээр өмнө нь бол 45 дүржсэндээ арай хүрээгүй байна. Гэхдээ түүхэн амжилтаа хүрэхэд ойрхон болчиход байгаа. За тэгээд юуны одоо бол 5 сар гарчихсан байна. Тэгээд юунууд шгшөө багууд бол үндсэн эхний бүрэлдэхүүнүүдэд зарлаад эхэлчихсэн ба одоо 50 гаруй тоглогчдын бүрэлдэхүүнүүдэд зарлаад эхэлчихсэн байгаа. За тэгээд 5 сарын 6-наас 26-ны хооронд Узбекистаны одоо бэлтгэлийн бааз бол зарлагдсан байгаа. Тэгээд бэлтгэлийн баазд бол 50 гаруй тоглогч бол дуудагдчихсан байгаа. За үндсэн гараанд бол гарах тоглогчдыг таамаглахад бол мэдээж хэцүү. За зарим нэг шоугуудын дата мэдээлэл бол тийм ч одоо төгөөмөл биш учраас хэцүү. За гэхдээ мэдээж гол тоглогчдыг бол дуртахад ойлгомжтой байх гэж байна. Гол төвийн хамгаалагчаар бол Абдукадир Хусанов тоглох нь бол ойлгомжтой. За 3-4-3 гэсэн тактаар тоглох магадлал бол маш өндөр. Мэдээж бусад багууд одоо Колумб, арчилсан Конго болон Португалийн шоугууд хамаагүй одоо илүү бүрэлдэхүүнтэй, илүү техникийн одоо үзүүлэлт өндөртэй учраас хамгаалж тоглох нь өөр аргагүй болж таарна. Тэгэхээр 3 төвийн хамгаалагчтай 2 wingback, 2 төвийн хагастай болон 3 довтлогч одоо 1 төвийн довтлогч 2 жигүүртэй тоглож бол таарах бах гэж бодож байна. Тэгээд Абдукадир Хусанов хамгаалтаа бол удирдах тоглох нь ойлгомжтой. За гол довтлогчоор бол одоо Шомродов тоглох нь ойлгомжтой. За Шомродовын хувьд бол одоо Узбекистаны түүхэнд бол бүх цаг мэрэгэн буучин 44 гоолтай. За араас нь бол Максим Шацких 34 гоолтай, Миржалол Касимов 31 гоолтой бол тус басаа жагсдаг. За манай эдийн бас мэдэж магадгүй Сервер Жипаров гэж тоглогчдод Жипаровын хувьд бол 25 гоолтой байдаг. За тэгээ бүх цагийн мэрэгэн буучтайгаа урд бол тоглож бол таарн. За мэрэгэн буучийн ард Шомродовын ард бол одоо Шомродовтой хамт Истанбул Башакшехир багт бол Туркийн дээд лигийн багт бол тоглож байгаа. Файзулаев бас гол найруулагчтай нэгээр бол тоглох болов гэж бол бодож байна. За тэгээд үндсэн бүрэлдэхүүн бол ерөнхийдөө Европын
дээд лигүүд гэхээс илүү Европын 2 дугаар лигүүдэд тоглодог эсвэл одоо Оросын болон Төв Азийн лигүүдэд тоглодог тоглогчид ихэнх нь бол байж байгаа. За Узбекистаны Шишог бол энэ жил бас Азийг төлөөлж шинээр орж ирж байгаа. Хоёр багийн нэг Йордан нөгөөх нь байгаа. Тэгээд бас дайггүй тоглоно гэж найдаж байна. Гэхдээ маш хэцүү хэсэгт орсон. Ардчсан Конгогийн бүрэлдэхүүн бол гайхалтай. Хэдүүл Ардчсан Конгогийн энэ нэж тэ Ардчсан Конгогийн дугаар дээр хэдүүлээ бүрэлдэхүүнийг илүү дэлгэрэнгүй ярих боломж гарна. За мэдээж Колумбийн хувьд бол хөлбөмбөгийн туршлагатай баг. За Португал бол мэдээж энэ жилийн дэлхийн аваргын фаворитуудын нэг байгаа. За тэгэхээр Узбекистаны хөлбөмбөгийн бол одоо оргил болж байна. За гэхдээ дэлхийн аварга тэр бол яг нь харцгаая. Тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан бүгдээ баярлалаа. Ерөнхий ивент итгэгчд бол Freshback, Bigback болон Asahi Super Dry хамт олондоо баярлалаа. Asahi Super Dry одоо урамшуулттай merchтэй худалдаа 5 сарын дуустал амралтын өдрүүдээр явж байгаа юм байлээ шүү. За тэгээд Freshback, Bigback-аар үйлчлүүлцгээгээрээ description хэсэг дээр Freshback болон Bigback-ийн үйлчлэлийн мэдээллийг авах боломжтой. Freshback-ийн app-ыг татаж авах линк байгаа шүү. Тэгээд ивент итгэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.